小姐您好，您想买什么家具？需要我为您介绍一下吗？谢谢，我想买沙发。您看这个沙发怎么样？现在正在打折，比平时便宜了1000块。这个还可以，就是不知道质量有没有保证。这种沙发是今年最流行的，有几辆很多种颜色，可以选择，您可以看一下。这个蓝色的看上去不错，就要这个吧。сайн уу хатагтай. Та ямар тавилга авахыг хүсэж байна вэ? Танд танилцуулах хэрэгтэй юу? Баярлалаа. Би буудан худалдаж авмаар байна. Энэ буудангийн талаар та юу гэж бодож байна вэ? Одоо худалдаанд гарлаа. Ердийнхөөс 1000 юанаар хямдарсан. Үнэн нь болж байна. Гэхдээ чанар нь баталгаатай эсхийг мэдэхгүй байна. Энэ төрлийн буудан энэ жил алдартай. Маш олон өнгө байгаа тул та сонирхоод үзээрэй. Цэнхрэн сайхан харагдаж байна. Үнийг авч үзье. 咱家的冰箱太旧了，商场正好打折，我们顺便一买一台吧。今天买的东西太多了，再说，这个月家里已经花了5000多了，这么多，你不会是记错了吧？没错，上个星期光买沙发就花了2000多。当时咱家的冰箱实在太旧了，质量效果也不太好了，还是买个新的吧。那好吧，我带的现金不过用你的信用卡吧。Манай хөргөгч хэтэрхий хуучирсан байна. Худалдааны төв хямдралтай байгаа тул яагаад худалдаж авч болохгүй гэж. Өнөөдөр би хэтэрхий олон зүйл худалдаж авлаа. Түүгээрч барахгүй энэ сард 5000 гаруй өрхийн зардалд зарцуулсан байна. Ийм олон гэж үү? Чи буруу санаагүй биз дээ. Тийм шүү. Өнгөрсөн 7 хоногт би зөвхөн буудан дээр 2000 гаруйг зарцуулсан. Гэхдээ энэ манай хөргөгч хэтэрхий хуучирсан байна. Хөргөх нөлөө нь тийм ч сайн биш юм. Шинээр худалдаж авцгаая. За надад хангалттай мөнгө байхгүй. Тиймээс би таны кредит картыг ашиглана. 李老师邀请咱们去他家做客，给他带点什么礼物好呢？他很喜欢葡萄酒，我们就给他买2瓶葡萄酒吧。可是这里有这么多种，你知道哪种好吗？我觉得这种不错。你看它酒瓶做的都这么艺术，而且当时上经常有它的广告，我想味道应该不错。广告只会介绍优点，就不会说它的缺点。实际上很多东西并不像广告上说的那么好，所以不能完全相信广告。你说的也对。Ли багш биднийг гэртээ урсан. Бид түүнд ямар бэлэг авчрах ёстой вэ? Тэр дарсанд их дуртай. Түүнд 2 ширэл дарс авч өгье. Гэхдээ энд маш олон төрөл байдаг. Аль нь илүү сайн болохыг та мэдхүү. Би үүнийг гайхалтай гэж бодож байна. Энэ лонх ямар гоё болохыг хараарай. Зурагтаар байнга сурчилдаг болохоор сайхан амттай байх ёстой гэж бодож байна.
Зар сурталчилгаа нь зөвхөн давуу талуудыг танилцуулдаг, харин сул талыг биш юм. Үнэн хэрэгтээ олон зүйл сурталчилж байгаа шигээ сайн биш учраас сурталчилгаанд бүрэн итгэж чадахгүй. Чиний зөвөө. 买衣服只考虑价格当然不好，但是只考虑买好看的衣服一定对。我买衣服的标准是只买对的，买贵的。第一，自己穿着舒服；第二，衣服的质量要好，而且又不能太贵。对我来说，衣服的样子新不流汗并不是很重要。很多年龄的人喜欢在打折的时候买便宜的衣服，但对那些衣服是不是适合自己最考虑的不多。这点是我理解不了的，因为如果不适合自己，即使花钱很少，也是一种浪费。 Хувцас худалдаж авахдаа зөвхөн үнийг тооцох нь тиймд сайн санаа биш. Гэхдээ зөвхөн сайхан харагдах хувцас авах нь зөв биш юм. Хувцас худалдаж авдаг миний жишээ бол зөвхөн зөвийг нь ав, үнэтэйг нь ав. Нэгдүгээрт хувцас өмсгөд дэвтэйхэн байх ёстой. Хоёрдугаарт хувцас нь сайн чанартай байх ёстой. Гэхдээ хэтэрхий үнэтэй биш байх ёстой. Миний хувьд хувцас завгарлаг харагдах хэсэг нь тийм ч чухал биш. Олон хөвшин хүмүүс хямдралтай хувцас худалдаж авах дуртай байдаг ч энэ хувцас өөрт тохирох хэсгийг төдийлөн боддоггүй. Энэ бол миний ойлгохгүй байгаа зүйл. Учир нь энд танд тохирохгүй бол та маш бага мөнгө зарцуулсан ч энэ нь дэмий зүйл болно. 现在网上购物变得越来越流行了，年轻人有次喜欢在网上买东西，在网上几乎什么都可以买到，你可以上网买书、买衣服、买包，还可以买家具。 买手机，网上购物能够受到人们的喜爱，原因主要有两个。首先，网上的东西很多，而且比去商店买便宜，这是吸引人们购买的主要原因。 自己，人们可以在任何时间上网购买自己喜欢的东西。买家可以把你买的东西寄到你办公室或者家里，非常方便。 Өнөө үед онлайн худалдаа улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд залуучууд ялангуяа онлайнаар юм худалдаж авах дуртай. Та интернетээс бараг юу ч худалдаж авах боломжтой. Та онлайнаар ном, хувцас, цүнх, тавилга, гар утас худалдаж авах боломжтой. Онлайн худалдаа түгээмэл болсон хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт онлайнаар олон зүйл байдаг бөгөөд тэдгээрийг дэлгүүрээс худалдаж авахаас хямд байдаг нь хүмүүсийн худалдан авалтыг татах гол шалтгаан болдог. Хоёрдугаарт хүмүүс хүссэн үедээ дуртай үедээ онлайнаар худалдаж авах боломжтой бөгөөд худалдагч нь таны худалдаж авсан зүйлийг таны офис гэрлөө илгээх боломжтой бөгөөд энэ нь маш тохиромжтой байдаг.
昨天晚上我给你打电话一直没人接，你忙什么呢？昨天妻子让我陪她去超市买果子，我把手机忘在家里了。买这么点东西也用不了那么长时间啊。我们想去逛了会儿商场，一进门售货员就热情地为我们介绍着。介绍呢，他买了一条裤子、一件衬衫、2双袜子，然后我们就高高兴兴地回家了。买东西是我只看自己想买的，而且喜欢自己看自己穿，不喜欢被别人打扰。是啊，回家以后我才发现竟然忘了去商场的超市买果汁。Өчигдөр би чам руу залгасан боловч хэн ч уцаа авсангүй. Та яагаад завгүй байсан бэ? Өчигдөр эхнэр маань намайг супермаркетаас жуус авч өгөхийг хүссэн. Би гэртээ гар утсаа марчхаж ийм бага хэмжээний зүйл худалдаж авахд тийм их хугацаа шаардахгүй. Эхлээд худалдааны төвөөр дэлгүүр хийсье. Дараа нь ормогц худалдагч бидэнд энэ тэрийг урам зоригтойгоор танилцуулав. Тэр нэг өмд цаамц 2 оймоос худалдаж аваад бид баяртайгаар гэртээ харлаа. Би дэлгүүр хэсэгтээ зөвхөн авахыг хүссэн зүйлээ л хардаг. Бусдад саад учруулахгүйгээр өөрөө харж сонгох дуртай. Тийм ээ. Гэртээ ирснийхаа дараа би худалдааны төвийн супермаркетаас жуус худалдаж авахаа мартснаа ойлгосоо. 西红柿新鲜吗？这么买7块钱一斤，您放心，保证100%新鲜。金马这么贵啊？我记得昨天才3块5一斤，今天的价格是昨天的2倍。您问的这种是绿色的。1分钱1分货，每天吃1-2个这种新鲜的西红柿，对皮肤有好处。好，那我想买几个尝尝。好的，给您西红柿一共2斤14块。Улаан лойл шинхэн үү? Хэрхэн зарах вэ? Килограмм нь 7 юан, санаа зовлтгүй 100% шинхэн. Яагаад ийм үнэтэй юм бэ? Өчигдөр 3.5 юан байсныг санаж байна. Өнөөдрийн үн өчигдрийнхоос 2 дахин өссөн байна. Таны асууж буй зүйл бол ногоон юм. Та төлсөн зүйлээ авдаг. Эдгээр шинэ улаан лойлуудыг нэгээс 2-ыг өдөр бүр идэх нь арьсан цайн. За би хэд хэдэн юм худалдаж аваад үзье. За энд танд улаан лойл байна. Та 2 кг буюу 14 юан юм. 先生，我们店的行李箱都在这里，请问您要什么样的？我想买一个轻一点的。您看看这个，不管从价格方面看，还是从质量上看，都是值得考虑的。质量是不错，请问这个多少钱？现在我们商场正好有打折活动的，王者是999。另外，1年内我们都负责免费修理。
你们的服务不错，价格也可以，就买这个吧。 Эрхмээ манай дэлгүүрийн бүх чемодан энд байна. Та ямар төрлийн зүйл хүсэж байна вэ? Би нэгийг авмаар байна. Үүнийг хараарай. Үн эсвэл чанарын үүднээс авч үзэх нь зүйтэй. Чанар сайн байна. Энэ хэр үнэтэй вэ? Манай худалдааны төв яг одоо хямдралтай байна. Хөнгөлтийн дараа үнэ нь 999 болно. Мөн 1 жилийн дотор үн төлбөргүй засвар үйлчилгээ хийнэ. Таны үйлчилгээ сайн байна. Үнэн нь зөвшөөрөгдөх боломжтой. Үнийг худалдаж авцгаая. 顾客朋友们为了感谢大家的支持，我们书店今天就兴过数送好礼活动，过数满100元送一个笔记本，满200元送一本词典。另外一些图书还有打折活动，其中小说5折，地图8折，留学考试用书6折。如果过数满500元可免费办会员卡。以后过数可以打8折。今天过生日的朋友和所有的小朋友可以获得一份小礼物。欢迎大家选购。 Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа гэсэн үүднээс манай номын дэлгүүрээс өнөөдөр ном худалдаж аваад бэлэг аваарай удирдлагыг зохион байгуулж байна. 100 юанаас дээш үнэтэй ном авбал дэвтэр, 200 юанаас дээш үнэтэй ном авбал тол бичиг бэлэглэх болно. Мөн зарим ном хямдралтай байгаа бөгөөд тууж 25%, газрын зураг 20%, гадаадд суралцах шалтгаан ном 40% хямдралаа. Хэрэв та 500 юан болон түүнээс дээш үнэтэй ном худалдаж авбал гишүүнчлэлийн карт үнэгүй үн төлбөргүй авахаас гадна дараагийн худалдан авалтандаа 20% хөнгөлөлт эдлэх боломжтой. Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй найзууд болон бүх хүүхдүүдэд ч гэсэн бяцхан бэлэг авах боломжтой. Хүн бүрийг худалдан авахыг урьж байна. 人们常说一分钱一分货，意思是东西的质量和价格有很大的关系。也可以说便宜没好歹，好货不便宜。一般情况下，你花的钱越多，买的东西也就越好。其实也不一定都是这样的。有的时候质量很好的东西也会很便宜。例如春天来了，冬天的衣服就会打折，质量很好，还很便宜，花很少的钱就可以买到。一到节日，商场也会主办各种各样的活动，降低价格。这个时候我们也可以买到又便宜又好的东西。 Хүмүүс ихэвчлэн чи төлсөн зүйлээ авдаг гэж хэлдэг нь аливаа зүйлийн чанар түүний үнэтэй нэгт холбоотой гэсэн үг юм. Та бас хямд юм сайн биш,
сайн зүйлд хямд биш гэж хэлж болно. Ерөнхийдөө та хэдий чинээ их мөнгө зарцуулна, төдий чинээ сайн зүйл худалдаж авдаг. Үнэн хэрэгтээ энэ нь заавал байх алавгүй. Заримдаа сайн чанарын барааг хямдхан байж болно. Тухайлбал хавар ирэхээр өвлийн хувцас худалдаанд гарна. Тэгэхээр сайн чанартай маш хямд туул та маш бага мөнгөөр худалдаж авах боломжтой. Баяр наадмын үеэр худалдааны төвүүд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж үн хямдардаг тул бид энэ цаг үед хямд сайн зүйл худалдаж авах боломжтой байдаг.